Солонгост эрүүл мэндийн салбарт хэрхэн ажилд орох вэ талаар эрүүл мэндийн аялал жуулчлал гэдэг салбарыг 2032 он хүртэл тодорхой хэмжээнд өсгөнө гэдэг бүрийн үзүүлэлтээ гаргаад тавьсан байгаа. Солонгос улсад яг мэргэжлээрээ ажиллая гэвэл юу хэрэгтэй байдгийг эртнээс бэлдээрэй. Can I call you Rose? Cause you're sweet like a flower in bloom. Can I call you Rose? Can I call you Rose? Cause your fragrance takes over the room. Тэмцээнэ ээлжид бичлэгээ хүргэх гэж байна. За энэ удаагийн дугаарыг болохоор Солонгост эрүүл мэндийн салбарт хэрхэн ажилд орох вэ талаар дурдах гэж байна. Эмнэлгийнхаа талаар YouTube сувагт бичлэг хийгээд бас нэг 3-4 дугаар оруулсан байгаа. Тэгээд та бүхэн үзсэн бол миний хамгийн анхны дугаар Солонгосын шүдний эмнэлгийн маркетинг одоо юу гэдэг талаараа танилцуулсан бичлэг байгаа. Тэр бичлэгнээс хойш миний хувийн Instagram, Facebook-ээр эмнэлэгт яаж ажилд орох вэ? Яаж CV-гээ бичих вэ? Эмнэлгийн салбарт ажилламаар байна. Юунаас эхлэх вэ гэсэн маш олон мессежүүд ирсэн. Бүх хүнд нь яг тийм дэлгэрэнгүй мессеж явуулж тайлбарлах чадаагүй учраас нэгтгэхэд ингээд видео бичлэг болгоод оруулъя гэж бодсон юм аа. Миний хувьд болохоор Солонгост хэлний бэлтгэлд сурахаар ирсэн. Хэлний бэлтгэлээ болохоор 2 жил бүтэн сурсан. Яг гэвэл магистрийн шатанд одоо судалгааны ажил бичих шатанд хүртэл хэлний мэдлэг маань хүрэхгүй байх вэ гэсэн имэйлт байсан учраас бүтэн 2 жил 6 дугаар левел хүртэл дуустал нь одоо сурсан байгаа. Сургуулаа сонгох, мэргэжлээ сонгох ийм үйл явц эхэлсэн. Тэгээд энэ аюул чухал. Яг гэвэл эмнэлэгт одоо бас ажиллах зөвшөөрлийг авдаг. Энийг авахд төгссөн мэргэжил маш чухал байдаг. Миний хувьд болохоор сургуулаа яаж сонгосон бэ гэхээр Сөүл хотод тухайн үед амьдарч ирсэн. Шууд нөгөө нэг рангийн хараад Сөүл хотод хамгийн одоо шилдэг гэсэн 3 сургуулийн нэг. За дараагийнх нь болохоор шилдэг 10-т багтж байгаа нэг сургуулийг сонгоод дахиад 20-30-д багтж байгаа гэдэг 3 сургуулийг сонгоод зэрэг материалаа өгсөн. Эхний ранганд багтжсэн Сөүлийн их сургуульд болохоор би урлагийн менежментийн ангид материалаа өгсөн боловч тухайн анги маань гадаад хүүхэд 2-3 жилд нэг л удаа авдаг тим анги байсан болохоор тухайд тэнцээгүй. Тэгээд 2 дахь буюу Сөүл хоттой эхний 10-т орж байгаа Сүншил их сургуульд материалаа өгөөд тэгээд төслийн удирдлагын анги төгссөн. Төслийн удирдлагын анги гэдэг нь мэргэжил нь болохоор яг Кёнёнхагва буюу удирдлагын сургууль. Тэгэхдээ яг илүү мэргэжлэн төсөл буюу project management гэдэг анги байдаг. Диплом нь болохоор яг Кёнёнхагва гэдэг утгаараа MBA-ээр төгсдөг. За ингээд сургуулаа төгсчөөд ер нь бол нэг Солонгосын компанид ажилд орохыг айгүй хүссэн. Яг ямар газар ажиллах вэ гэж нэлээд удаан ботсон. Аль салбарт ажиллавал надад арай ирээдүй байна вэ? Эхлээд би ямар ч байсан CV-гээ бичих хэрэгтэй байна гэд өөрийнхөө CV-г бичсэн. За энд юу хэрэгтэй гэдэг вэ гэхээр өөрт чинь ерөнхийдөө ямар сонирхол байгаа юм тийм үү? Урлагийн салбарт юм уу? Эрүүл мэндийн салбарт юм уу? Эсвэл одоо нийгмийн салбарт ажиллах сонирхол, туршлага юу байгаа юм тэрийг айгүй дурдах нь маш чухал. Тухайд би 2 пэйж хуудас ажилладаг байсан. Тэгээд нэг нь болохоор Галил номын дэлгүүр гээд одоо ч гэсэн номын худалдаа Солонгост үйлчлэгээ явуулж байгаа. Нөгөөх нь болохоор Солонгос дахь бүжгийн сургалт гээд өөрөө миний үүсгэн байгуулсан бүжгийн дугуулангийн маань 2 пэйж байсан. Энэ дээр байсан бүх эдит, бичлэг, поструудаа би өөрөө хийдгээ гээд материалуудаа үзүүлээд энэ тухайгаа бас CV-н дээрээ бичсэн. CV бол маш чухал. Жишээ нь манай эмнэлэгт намайг ажилд ороход 130 CV энэ эмнэлэгт ирсэн байсан. Тэр 130 материалыг уншаад зөвхөн ийм 2-3 хуудас материалыг уншаад эхний ээлжинд тэндээс 10 хүн ч юм уу 5 хүн сонгоод ярилцлаганд оруулдаг. Тийм болохоор CV-н дээрээ одоо чи
Өмнө нь ямар ажил хийж байсан, ажлын туршлагагүй бол Солонгос сурж байгаа оюутнууд маань бүгдээрээ арбайт хийж үзсэн байдаг шүү дээ. Яг тэр арбайтнаас бас юуг олж авч ямар одоо Солонгосын нийгмийн тухай ямар мэдлэгтэй байгаа, цаашдаа ямар алсын хараатай байгаа чинь зөвхөн ийм CV-нээс хамгийн гол нь дүгнэх учраас үүнийг маш тодорхой цэгцтэй тэгээд өөрийнхөө яг тэр чадварыг гаргасан аюу сайн бичих ёстой байд юм билээ. Яг ажилд орох анкетыг болохоор Saram-ийн Job Korea гэдэг хоёр аппликейшн байдаг шүү дээ, манайхан мэдж байгаа. Энэ хоёр дээр яг аппликейшнуудаа оруулаад тэгээд Монгол ажилтан хайж байгаа одоо ажлын албан газрууд руу 2-3 газар руу CV-гээ явуулсан. Тэгээд хамгийн анхны одоо CV-гээ явуулсан ажлаас маань хариу ирээд ярилцлаганд орооч гэд хөдөлгөөн хүрээд ирсэн. За ойр татан байсан эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсээс зөвлөгөө авсан. Тэгээд яг юу өмсөх үү, юу ярих үү, ямар хандлагатай байх үү, юу хардаг уу гэд олон зөвлөгөө авсан. За тэрнийхээ дагуу ярилцлаганд ирсэн. Ярилцлаганд ирэхэд бол хамгийн чухал зүйл нь хувцаслалт бас хандлага. Миний хувьд болохоор өөрийнхөө ерөнхийдөө ярих зүйлүүдийг бэлдээд хүрээд ирсэн. За тэгээд хувцаслалт гэх юм бол түрүү би хэлсэн шүү дээ, 130 хүнээс 10-аад хүн сонгоод тэгээд 10 хүн нь ярилцлаганд орсон гэж. Тэгээд яг би ярилцлаганд орох гээд ирсэн чинь лифтний урд нэг охинтой, монгол охинтой зөрсөн байхгүй юу гэсэн. Тухайн охин маань болохоор ингээд хүсээ задгаа тавьчихсан. Тэгээд ийм джинс өмд өмссөн, тэгээд ийм хипхоп дуу тийм цамц өмссөн. За тэгээд яг хэлэх юм бол богц ажилласан маягтай тийм хүнтэй яг ингээд зөрсөн байхгүй юу. Гэтэл би болохоор нөгөө тодорхой яг ажилд орохыг хүссэн тодорхой хүмүүсээс зөвлөгөө авсан байсан болохоор надад зөвлөгөө өгсөн найзууд маань болохоор хандлагыг хардгаа, хувцлалтыг хардгаа гэх. Тэгээд би тухайд хар өмд тэгээд байгаа хамгийн гоё харбжаг хүмүүсэд ирсэн. Тэгэхэд үүднээс шууд ингээд айгүй хандлага амар мэдрэгдсэн. Яагаад гэвэл яг энэ үүдэн дээр сууж байгаа менежер маань шууд ингээд бүхэлзөөд инээгээд та энэ өрөө рүү орно гэж орсон. За тэгээд захиралтайгаа ярилцаад надаас юу гэж асуусан бэ гэхээр за чи яг юу манай эмнэлэгт ажиллаад яг юу хийж чадах вэ гэж асуусан. Миний хувьд энэ асуултанд мэдээж бэлтгэсэн байсан. Юу вэ гэхээр эрүүл мэндийн салбарт одоо ажиллахыг хүсэж байна. Яагаад гэвэл би багасаа хим биологийнхаа хичээл аягүй сонирхолтой байсан. Үүнийгээ дагаад ч гэсэн одоо эрүүл мэндийн тухай зөв одоо хооллолт зөв эрүүл байх тийм амьдралын хөвшлийн талаар подкаст, номнуудыг бол маш сайн уншдаг, маш их уншдаг. Тийм болохоор эрүүл мэндийн талаар тодорхой надад одоо мэдэгдэхүүн байгаа. Дээрээс нь шүдний эмчилгээний талаар бол бүр илүү мэднэ. Имплант хийлгэж исэн, шүдний одоо зөндөө шүдэл амтуулж исэн, Солонгос ч гэсэн, Монголд ч гэсэн амтуулж исэн. Дээрээс нь шүдний аппарат зүүж исэн гэдгээ бас хэлсэн. Энэ болгон маань амьдрал дээр би өөрөө туршиж үзсэн одоо туршлага байсан. Тийм учраас эргүүлээд би хүнд зөвлөгөө өгөхөд бол бас юм тодорхой хэмжээний мэдэгдэхүүн надад байгаа. Мөн давуу тал нь гэх юм бол миний эмээ бас ихч маань эмч хүмүүс байдаг. Мөн түүнчлэн Монголд яг гажиг цэслийн эмчилгээгээр хамгийн шилдэг тооцогддог байсан одоо эмч мэрэгчлэн бол миний одоо бэр ихчээ. Тэгээд бэр ихч дээрээ би багаасаа ингээд шүдний эмчилгээ хийлгэж байсан. Бас үеэлэгч маань Монголд шүдний эмнэлэг ажиллаулдаг. Тэгээд магадгүй ингээд хамтарч ажиллах, Монголтой хамтарч ажиллах олон одоо боломжуудыг үүд хаалга ихний зам нь болж чадна гэдгээ бол хэлсэн. За тэгээд хамгийн чухал нь болохоор мэдээж би эмнэлгийн маркетингийн ажил хийх гэж байгаа учраас одоо маркетингийн талаар ямар туршлагатайгаа ярьсан. Жишээ нь гэх юм бол яг тухайн би 2 пэйж ажилладаг байсан. Бүх эдитинг, бүх пострийг өөрөө гарчлан бие дан ганцаараа хийдгээ. Бусад хэвлээний програмууд дээр ажиллах чадвартай гэдгийг бол хэлсэн. Надад зөвлөгөө өгсөн манай нөгөө орчуулагч хоёр дүү маань болохоор за ер нь аль яг хандлагыг л хардсан шүү гэж аягүй хэлжсэн. Одоо ингээд бодоод хахад тухайн хүн яг ажиллая гэж бодож гин үү? Хэр хандлагатай байна? Бусдыг хэр хүндэлж гин, хүнтэй хэр харьцаж гин гэд ялангуяа солонгосууд бол одоо хувцсыг нь маш их хуцаар нь маш их дүгндэг. Бие авч яваа байдал гадаад үзмгийг маш их дүгндэгэ. Энэ бол нэг утгаараа одоо буруу юм шиг
санагдж байгаа боловч тухайн хүнээ хүндэлдэг энэ Солонгосын соёл болчихсон зүйл байгаа. За ингээд ярилцлаганд орсны дараа хариу ирээд ингээд би эмнэлэгт ажиллах одоо ийм боломжтой болсон. Тэгээ сүүлд сонсох нэ миний нөгөө нэг пэйж ажиллуулж постэр өөрөө яг хийж эдитэн дээр ажилладаг энэ туршлага маань илүү одоо сонирхлыг нь татаж энэ сонголтыг хийсэн гэж одоо надад хэлсэн. Эрүүл мэндийн салбарт ажиллах гэж байгаа бол төгссөн мэргэжил маш чухал. Одоо Пуган бүжиг буюу эрүүл мэндийн яамнаас ажиллах зөвшөөрөл 40 сая авдаг. 40 сая авахын тулд нэлээд хэдэн чухал буюу шаардлагууд байгаа. Энэ шаардлагууд дотор бол одоо эмнэлэгт 1 жил одоо ажилласан туршлага. За эсвэл яг ийм мэргэжлүүдээр гээд энэ дээр би үзүүлье. Энэ мэргэжлүүдээр ийм төгссөн байх юм бол одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж болно гэсэн сайдын тушаалтай энэ төрчилгээ ирдэг байгаа. Одоо энэ эмнэлэгтээ ажиллаад жил гарсан болж байна. За тэгээд сонирхолтой, сайхан, баяртай зүйлүүд бол зөндөө байгаа. Яг өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг урамтайгаар хийх нь аюу гоё байдаг. Дээрээс нь Солонгос улс бол хүнийг яг нөгөө нэг хүний ажил хөдөлмөрийг маш гоё үнэлж чаддаг тийм орн юм шиг надад санагддаг. Хэрвээ яг л хичээж одоо хөдөлмөрлж ивэл тэрнийхээ шанг аюу гоёор ингээд буцаагаад хүртэх юм боломж бол дүүрэн байдаг. Эмнэлгийн салбар бол бас тийм амархан зүйл бол биш. Яагаад гэвэл энэ бол хүний өвчтний эрүүл мэндтэй маш чухал холбоотой байдаг. Тэгэхээр одоо анх ороод ирсэн өвчтнөө хүртэл яг ямар шинж тэмдэгтэй байгааг маш зөв асууж цаашлаад эмчид маш зөв тайлбарлах ёстой. Магадгүй энэ дээр миний хэлний мэдлэг дутаад ч юм уу, магадгүй хайхрамжгүй хандаад эмчид буруу ойлголт өгсөн, эсвэл байнга уудаг эмч юм уу, харшлихын талаар асуугаагүй, тэмдэглэл хийгээгүйгээр эмчилгээний явцад алдаа гарах юм бол яг одоо надтай буюу тухайн хариуцж байгаа ажилтан орчуулагчтай шууд холбогдох юм хариуцлагатай ажил байдаг. Тэгэхээр маш нямбаа ажиллах ёстой. Хүн болгонд сэтгэлээсээ үйлчлэх ёстой. За тэгээд эргүүлээд бас нөгөө нэг монголчууд маань ийм цагаа барьдаггүй, тийм үү, дандаа цагаа хойшлуулдаг. За бас нөгөө эмчилгээгээ хийлгчээд төлбөрөө төлөхгүй, уцаа авахгүй, алга болчдөг гээд айгүй их олон асуудлууд бол гардаг. Тэгээд тэр алганыг ингээд бас нөгөө менежерүүдтэй хилээд байх нэг хэцүү, хэлэхгүй байх хэцүү. Цаашлаад одоо нөгөө монгол хүмүүсийг үнэлэмж нь нас Солонгос хүмүүс хэр болох вүлээ гэд аль талаас нь маш юм уян хатан барьцтай ажиллахыг аюу хичээдэг. Тэгээд саяхан өөртөл би нэг асуудлаас болоод үйлсэн. Манай эмнэлгийн хүмүүс гайхаад тэгээд нэг иймэрхүү зүйл бол зөндөө тохиолддог. Гэхдээ ажил учраас би тайлбарлаад, зөв тайлбарлаад гоё ингээд ажиллах ёстой, жаргалтайгаар ажиллаа хийдэг байгаа. Бид бүр гадаад өвчтнүүдийн тоо маш ихээр өсөж байгаа. Солонгос улс өөрөө эрүүл мэндийн аялал жуулчлал гэдэг салбарыг 2032 он хүртэл тодорхой хэмжээнд өсгөнө гэж бүрийн үзүүлэлтээ гаргаад тавьсан байгаа. Тэгэхээр мэдээж энэ одоо том хөтөлбөрт одоо олон улсын мэргэжилтнүүд хэрэгцээтэй болно. Тийм учраас энэ салбарт ажиллая гэж бодож байгаа бол мэргэжлээ бас ингээд зөв сонгох нь зүйтэй. Дээрээс нь энэ салбарт бол ажиллах бүрэн боломж ирээдүй бол байгаа шүү. За ингээд энэхүү дугаараа энэ хүртлгээд дуусгая. Ер нь ингээд Солонгост яг мэргэжлээрээ ажиллая гэж байгаа удаан хугацааны юм карьерийн төлөвлөгөө хэрэгтэй гэж би боддог. Тэгээд яг өөрөө ч гэсэн энэ дагуу бүх зүйлээ ингээд үе шаттайгаар хэрэгжүүлээд одоо ингээд маркетингийнхаа ажлыг хийж байна. Цаашдаа ч гэсэн би 5 жилийн дараа ямар ажил эхлүүлэх үү гэдгийг бас ингээд бодцсон. Түүндээ ингээд бэлдээд байж байгаа. Тэгэхээр ямар ч зүйл аз гэж бол байхгүй. Зөвхөн төлөвлөлт, хөдөлмөр, сэтгэл, бэлтгэл гэж байдаг гэж би боддог. Тэгэхээр та нар маань ч гэсэн Солонгос улсад яг мэргэжлээрээ ажиллая гэвэл юу хэрэгтэй байдгийг эртнээс бэлдээрээ. Тэгээд CV-гээ бас аюу гоё бичээрэй гэж тийм бүгд баяртай.